Манай улсад 4 хүүхэд тутмын 3 нь үл хайхрах хүчирхийлэлд өртдгийг нэгдсэн үндэсний байгууллагын судалгаагаар тогтоожээ. Мөн үл хайхрах хүчирхийлэлд өртсөн хүүхэд сэтгэл гутралд орох, өөртөө итгэлгүй болох, бусдын муу нөлөөнд өртдөг нь амархан байжээ. За эцэг эхийн ажлын ачаалал, эдийн засгийн хямрал болоод амьдралын буруу хэвшил нь хүүхдийн үл хайхрах хүчирхийлэлд өртөх гол нөлөө үзүүлдэг гэж нэгдсэн үндэсний байгууллага дүгнэжээ. Үл хайхрах хүчирхийллийн сөрөг үр дагавар нь хожим илэрдэг. Энэ төрлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд өөрсдөө гэр бүл зохиох үед хайр халамжаар хүүхдэд дутаах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, ариг цахим тоглоом, мансууруулах бодис донтох нь амархан байдаг гэлээ. Одоогийн завгүй нийгэмд болохоор эцэгчүүд бүгдээрээ маш их завгүй байгаа учраас хүүхдтэйгээ зарцуулж байгаа цаг бага байгаа учраас яалтчгүй үл хайхрах хүчирхийлэлд хүсээгүй өөрөө санамсаргүйгээр санаатаагаар биш ийм зүйлийг хүүхдэд үзүүлээд байгаа энэ нь харагдаад байгаа. Тэгэхээр энэ зүйлийг яаж зохицуулж болох вэ гэдэг менежийг гэр бүлдээ хийн гэсэн үг. Хин нэг нь ямар ч зүйл хүүхдийг шууд гэртээ цоочлоод орхидог тэр байж болохгүй. Хин нэг нь ямар байдлаар ээж аав хоёрын хин нэг нь хүүхдэд хичээлээс бус цагаа зарцуулж хамтаа байх тэр нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. За тэгээд яг энэ үл хайхрах хүчирхийлэлд автаад айдас төгшүүртэй сэтгэл готролтой болчихсон зан үйлд нь өөрчлөлт орсон байгааг эцэгчүүд яаж анзаарах вэ гэхээр танай хүүхдэд гараад байгаа сэтгэл зүйн болоод биеийн ямар нэгэн өөрчлөлт, зан үлийн өөрчлөлт нь 21 хоногоос дээш хоногоор үргэлжилж байвал мэргэжлийн хүнд хандах хэрэгтэй. Өдөрт хүүхдийн тусламжийн утас 108-д үл хайхрах хүчирхийллийн дуудлага дунджаар 58 бүртгэгддэг байна. Дуудлагын гол тайлбар нь аав ээжүүд хүүхдээ гэрт нь ганцаарнг нь орхисон, завгүй гэх шалтгаанаар хүүхдтэйгээ ярилцахаас татгалцсан гэдэг байна. Энэ үед хүүхдэд орхигдсон мэдрэмж төрүүлдгийг хүүхдүүд онцоллоо. Илэрхийлж бол ерөөндөө чаддгүй. Ер нь бол зүгээр орлогоо харуул зүгээр өөрөө унтчих зүгээр гэж боддог шүү. Нэг тийм ганцаар дач байгаа юм шиг ялгарлан гадуурхаг дач байгаа юм шиг байдаг. Ажлаа дуусныхаа дараа садаа болохгүй үед нь л ингээд ер нь бол ярилцъя даа гэж боддог. Нас за ер нь бол тиймэрхүү л жоохон сонирхол мэдрэмж төрдөг. Гэхдээ жоохон сонио муухай санагддаг. Хүүхдийн эрхийн зөрчил гэдгийг эцэгчүүд ойлгож хүүхдийн эрхийг нэн тэргуунд тавьж хүндэх хэрэгтэй. Үл хайхрах хүчирхийлэлд өртсөн хүүхэд удаан хугацаанд эдгэрч чадахгүй бол амиа хорлох үйлдэлийг хийх эрсдэлтэй байдаг байна.